Миний хувьд бол Баянгол дүүргийн 4-р сургуулийн нийгмийн ажилтан. Тэгээд над дээр ирсэн кейс байдаг. За бид нар мэдээж ингээ хүүхдүүдийн тамхиг илрүүлээ гаргаад ирлээ. Хураалаа. За тэгээд эргүүлээд бид нар ингээд тэр тамхиг яах ёстой гэдэг ийм хуулийн ийм нөгөө гаргалгаа ийм байдгүй учраас бид нар энийг ээж аавд нь хүлээлгэж өгдөг. Яагаад гэвэл энэ ч өөр үнэтэй хэрэгсэл. Тэгэхээр зэрэг энийг ээж аавд нь хүлээлгэж өгөхдөө бид нар юу хэлдгүүхээр за зөвлөдөг. За энэ чи ийм хортой юм шүү гэдгийг зөвлөөд хэлдэг. Тэгсэн нэг ээж маань ингэсэн л дээ. Би өөрөө энэ хүүхдээ манай хүүхдүүд утаа тамхи татдаг. TV тамхинаас гаргахын тулд энэ тамхиг авч өгсөн. Би өөрөө зөвшөөрсөн. За нэг аав маань орж ихдээ өөрөө ингээд нөгөө тамхиа ингээ ингэртэй зүгц орж ирчихсэн. За та яагаад хүүхдийнхаа дэргэд ингээд тамхи татдаг юм бэ? Та өөрөө ингээд бүр зүгцэн явж гинэ гэсэн юм шаардлага тавьсан чинь энэ ч өөрөө тамхи биш штэ. Яг энэний талаар хуулийн зохицуулт хаана байгаа вэ? Тэгэхээр зэрэг энийг бол та нар ингээд шууд одоо бидний эрхэн талдаад энийг хурааж авах ч юм ийм хууль зүйн зохицуулт та нар байхгүй гэдээ ингэж хэлсэн. Эндээс бид нар юуг харж байгаа нүгэл ерөөсөө энийг зохицуулсан хууль зайлшгүй байх хэрэгтэй юм байна. Тэгжээч өнөөдрийн энэ өсвөр насны энэ хүүхдүүдийг одоо энэ тамхинаас гаргах энэ дээр илүү хяналт тавихад бас боломжтой юм байна гэдгийг харсан.